Лэндмэн банкын санхүүгийн байгууллага 8 дахь жилдээ хувьцаа эзэмшлийн хурлыг амжилттай зохион байгууллаа. За энэ жилийн 24 оны ээлжид хурлаараа бид нар хэд хэдэн асуудлыг авч хэлэлцсэн. За мөн 24 оныхоо үйл ажиллагаа болон бизнесийг дүгнэж бас ярилцлаа. За 24 оны хувьд бол бид нар анх удаа 200 тэрбумын зээлийн багцыг давж 237 тэрбумын зээлийн багцтайгаар өндөрлөж байна. За мөн 23 онд нэгж хувьцаанд 8 төгрөгийн ногдол шиг тараасан. За энэ жил бол бид нар нэгж хувьцаанд 15 төгрөгийн ногдол шиг тараахаар шийдвэрлэлээ. Лэндмэн байгууллагын маань нийгэмд үзүүлж байгаа гол үр нөлөө нь бол бид нар сүүлийн үеийн технологийн шийдлийг ашиглаад санхүүжилт авч чадахгүй байгаа тэр бүлэг хүмүүст болоо санхүүжилтийг хүргэх зорилгоор ажилладаг. За энэ ч утгаараа бид нар 17 онд эхлээд хэрэглээний зээлийг хэрхэн яаж санхүүжилт авч чадахгүй байгаа хүмүүст хүргэх үү, тэрийг хэрхэн автоматжуулж хурдан хүргэх үү гэдэг дээр техник технологийн шийдлийг бол ашиглаж авсан бол 24 онд бол бид нар бизнес эрхлэгч нартай тэр зам банк санхүүгийн байгууллагаас зээл авч чадахгүй байгаа, барьцаа өрөнгийн шаардлагыг хангаж чадахгүй байгаа тэр бүлэг хүмүүсийн асуудлыг шийдэж чадвал бизнесийн зээлийг нэвтрүүлээ явж байгаа. За бид нар өнгөрсөн онд энэ бүтээгдэхүүний нийтэд санал болгоод жил гарны хугацаанд бол нийтдээ 123 мянган харилцагчид манай дээр зээлийн тооцоолол хийлгэсэн байна. Өдөрт бол дунджаар мянган харилцагчид бол бизнесийн зээлийн тооцоололоо манай аппликейшнийг ашиглаад хийлгэдэг. За энэ маань юг харуулж байгаа гэхээр тийм их хэмжээний харилцагчид өнөөдөр яг бизнесийн зээл яг аппликейшнаараа ашиглаад авах юм хэрэгцээ шаардлага бол байгаа гэж харж байгаа. Тэгэхээр энэ орон зайн дээр бид нар олж хараад бизнесийн зээлээ өнгөрсөн онд нэвтрүүлээд амжилттай ажиллаж байна. Тэгээд жил гарны хугацаанд бол бид нар нийтдээ 4000 гаруй харилцагчид бол бизнесийн зээлийг амжилттай олгосон байна. 153 тэрбум зээлийн дөрвний зээлийн олголтыг бол хийсэн байна. За тэгээд энэхүү үйлчлэгийг маань хэрвээ мэдэхгүй байгаа өшөө олон бизнес эрхлэгч бас энэхүү мэдээлэлтэй танилцаад манай аппликейшнийг татаад бизнесийн зээлийн тооцоололыг хийлгэж үзээсэй гэж хүсэж байна. Байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа бол одоо хурлын хугацаанд хилцэж байгаа асуудал нь ил тод нээлттэй бас сайн муу талаа бол ярилцаж их одоо сайн болдог. Тэр тусмаа энэ байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн одоо эрсдлийн удирдлагын хороонд ажилладаг. Бид нэр эрсдлийн удирдлагын хороон дээр бол одоо санхүүгийн зохицуулах хорооны өгсөн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг байгууллага маань хангаж ажиллаж байна уу? Хэрвээ хангаагүй тохиолдол гарах юм бол шалтгааныг нь тодруулах, мөн гаднаас татсан одоо их үүсвэртээр ямар нэгэн эрсдэл байна уу гэх төлөөлөн удирдах зөвлөлийн хувьд бол одоо байгууллагыг чиглэл, бодлого, журмын хувьд бол одоо хангах, анхаарч ажилладаг байж байгаа. Тэгээд энэ байгууллагын төлөөлөн удирдах зөвлөл хараат бус гишүүнээр ажиллаж байгаагийн хувьд жижиг хувьцаа эзэмшигчдээ бас хэлэхэд байгууллага бол одоо ил тод нээлттэй энэ санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайлан явагдаж байгаа юмуд бол маш одоо сайн нээлттэй байдаг шүү гэж хэлмээр байна. За энэ жилийн ээлжид хуралд толгойн комиссын дараагаар ажилласан. За энэ Лэндмэн банк санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигчдийн хурлын хувьд жил болгон маш өндөр зохион байгуулалттай хийгдэж байгаа. За ингээд санал хураалтыг бол цахим систем ашиглан санал хураасан. Тэгэхээр энэ бол нөгөө саналыг өмнө зөв алдаагүй тоолох, саналыг нэгтгэхтэй бол илүү хэлбэр байх. Тэгээд ийм давуу талуудтайгаар одоо санал хураалт зохион байгуулагдлаа. Тэгээд бидний зүгээс бас Лэндмэн банк санхүүгийн байгууллага, хувьцаат компани хамт олонтой хамтран ажиллаж байгаа баяртай байгаа бас илэрхийлж байна.